Соломон хаан эзэн бурханд өргөө барьсан. Энэ талаар бид нар 1-р хаад номын эхний бүлгүүд дээрээс бид нар тодорхой харж сурч болно. Түүхэн он цаг тооллоор нь аваад үзэх юм бол манай эртний өмнөх 1000-аад оны үед энэхүү эзэн зориулсан энэ ариун өргөө Иерусалим хотод баригдсан түүхийг бид нар мэдж болно. Тэгэхээр Израилийн агуу хаадын нэг болох агуу хаад дотор хамгийн агуу хаан гэж яригдчихсэн Давид хаан эзэн зориулан өргөө босгоно гэж Бурханд амлаж яг тийм зүрх сэтгэлийг эзний өмнө сэтгэлдээ агуулж явсан. Тэгээд тэрээр би эзэн зориулан нэгэн өргөө барья гэж хэлэхэд эзэн түүнд хариулахдаа чи надад зориулаад өргөө барих сэтгэлийг агуулж яваа чинь сайн байна. Харин энэ өргөөг чи барихгүй. Чиний хүү надад зориулж барих болно гэж хэлсэн. Тэгэд эзэнний хэлсэн яг энэ үгийн дагуу Давидыг нас орсны дараа түүний хүү Соломон Израилийн хаан ширээнд үе залгамжлан сууж эцэгт нь амласан амлалтын дагуу бас эцгийнхээ Бурхны төлөө агуулж исэн тэр зүрх сэтгэлийг биелүүлж эзэнд ариун өргөөг Иерусалим хотод анх барьсан байдаг. Тэгээ энэ Иерусалимд баригдсан энэ эзэн зориулсан өргөө бол Соломоны одоо барьсан сүм гэдэг нэрээрээ Израилийн түүхэнд бас Библийн түүхэнд алдартай энэ сүмийг Соломон барьжээ. За ингээд сүм бариад барьсныхаа дараа Соломон энэхүү одоо эзэн зориулан өргөсөн энэ сүм буюу өргөөг эзний үйлчлэл зориулан одоо өргөх ёслолыг хийж байгаа. За энэ өргөх ёслол дээр Соломон хаан тахилуудыг өргөөд энэ сүмийн одоо үүдэнд Израилийн ард түмнийг цуглуулад ард түмний өмнө энэ сүмийн өмнө Соломон хаан өвдөг сүгдэн эзэн бурхны өмнө залбирсан байдаг. За энэхүү залбирахдаа одоо энэ залбирсан залбирлаараа энэ сүмийг бурхан та адислаж энэ сүмд та өөрийн оршихугаараа байж энэ сүмд хандан таны өмнө тахил өргөхөөр ирсэн Израилийн ард түмний гуйлт залбирлыг та сонсооч хэмээн Соломон хаан энэ өргөөг ерөөн залбирсан байдаг. За ингээд ерөөн залбирсныхаа дараа Соломон хаан үргэлжлүүлээд Израилийн ард түмнийг ерөөсөн байдаг. За ингэж ерөөж хэлэхдээ бурхны тухай маш чухал зүйлийг Соломон хаан Израилийн ард түмэнд хэлсэн. Тэр нь юу гэвэл бурхан бол амлалтаа биелүүлдэг бурхан юм а гэдгийг Соломон хаан энэ хэсэгт хэлсэн баг. За 54 55 дугаар ишлэгийг харуул. Соломон уг залбирал ба гуйлтыг эзэн залбирч дуусныхаа дараа гэж хэлсэн баг. Тахилын ширээний өмнөөс өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэм босов гэж хэлсэн баг. Энэ залбирал хаана хийгдэж байгаа залбирал вэ гэвэл эзэнд зориулан баригдсан тэр өргөөний үүдний өмнө хийгдэж байгаа залбирал. За энэ залбирлыг дуусны дараа тахилын ширээний өмнөөс Соломон өвдөг сүгдэн залбирсан эзэнд бурхны өмнө өвдөг сүгдэн залбирсныхаа дараа босоод гараа өргөсөн чигээрээ босоод ард түмнийг ерөөсөн баг. 55 дугаар ишлэлдэр тэр босон зогсоод Израилийн бүх чуулганы өндөр дуугаар ерөөн гэж хэлсэн ба. Ингээд Соломон хаан Израилийн ард түмнийг ерөөж буй ерөөлийг бид нар өнөөдөр сая хамтдаа эзний үгээс уншлаа. За энэ ерөөлд Соломон хаан 56 дугаар ишлэлдэр амлсан ёсоор өөрийн ард түмэн Израильд амар тайвныг өгсөн эзэн магтагдах болтугай. Өөрийн зарц Мосегоор дамжуулан түүний ярьсан бүх зөв сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр бурхан бол амлалтаа биелүүлдэг эзэн юм а гэдгийг Соломон энэхүү ерөөл дотроо ард түмний өмнө дурдж байгаа. Тэгээ ингээд амлалтаа биелүүлдэг бурхан юм а гэдгийг Соломон хаан энэ ерөөлдөө дурдаад үргэлжлүүлээд эзнийг энэхүү одоо Израилийн ард түмнийг энэхүү эзний нэрээр цааш нь ерөөсөн байна. Тэгэхээр би өнөөдөр энэ ерөөлөөс Соломон хаан Израилийн ард түмнийг ерөөсөн энэхүү ерөөлөөс би та бүхэнд эзэн бол амлснаа биелүүлдэг, эзэн хэлсэн үгээ биелүүлдэг эзэн юм а гэдэг талаар би та бүхэнд хуалцах хүсэж байна. Эзэн амлалтаа биелүүлдэг, эзэн хэлсэн үгээ биелүүлдэг эзэн учраас бид тэгх тусмаа түүний үгийн дагуу түүний бидэнд өгсөн амлалтын дагуу бид өөрсдөө зориулж амьдрах учиртай юм а гэдгийг өнөөдөр би эзний үгээр та бүгдийг ятгахыг хүсэж байна. Эзэн бол амлснаа биелүүлдэг бурхан. Тэр Израилийн түүхэнд амлснаа биелүүлсэн бурхан. Тэр өнөөдөрч таны амьдралд, миний амьдралд амлснаа биелүүлдэг бурхан мөн. Бурхан өөрийн иш үзүүлэгч
Израилийн агуу их удирдагч Мошегаар дамжуулан амласан тэр бүхий л амлалтуудаа Израилийн ард түмэнд биелүүлсэн. Энэ биелсэн түүхийг Соломон хаан өнөөдөр израильчуудын өмнө дурдж байна. Амлсан ёсоор өөрийн ард түмэнд Израильд амар тайвныг өгсөн эзэн магтагдах болтугай гэж хэлсэн ба. Өөрийн зарч Мошегаар дамжуулан түүний ярьсан бүх зөв сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй гэж энэ ишлэл дээр хэлсэн ба. Мошегаар дамжуулан бурхан амласан бүх амлалтаа Израилийн ард түмэнд биелүүлсэн. Тэднийг Египтийн болслоос дуудан гаргана гэсэн тэр амлалтаа биелүүлсэн. Тэгээд тэдний өмнө улаан тэнгисийг хувааж тэднийг болслоос чөлөөлсөн. Тэдэнд газар нутгийг өгнө гэсэн тэр амлалтаа бас биелүүлсэн. Газар нутагт орохт нь тэр бүхий л дайн тулаануудын донд бурхан тэднийг удирдах хамгаалж явна гэсэн амлалтаа биелүүлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл бурхан израильчуудыг бас хамгаалсаар ирсэн. Тэдний гимшлийг сонссоор ирсэн. Тэдэнд амлсан амлалтынхаа дагуу сайныг өгсөөр ирсэн. Түүний үгийн дагуу амьдрал тэднийг өрөөнө гэдэг тэр амлалтаа бурхан сагсаар ирсэн байна. Энэ хүртэл Соломон хаан юуг ойлгосон бэ гэвэл бурхан амлалтаа биелүүлдэг бурхан юм байна гэдгийг ойлгосон байна. Тэр зөвхөн Мосегээр дамжуулан амласан тэр амлалтаа Израилийн ард түмэнд биелүүлээ зогсохгүй өөрийнх нь эцэг Давидэд амласан амлалтаа өөрийнх нь үед бас биелүүлж байгаа гэдгийг Соломон хаан эндээс харсан байна. Тийм учраас Соломон хаан нэг зүйлийг маш онцгойлон өөрийн энэ ерөөл дотроо Израилийн ард түмний өмнө дурдж байгаа зүйл нь юу гэвэл тэр амлалтаа биелүүлдэг бурхан юм а гэдгийг дурдж байгаа юм. Би өнөөдөр та бүгдийг бас нэг зүйлд уриалмаар. Нэг зүйлд итгэлтэй бас уран зоригтой байгаасаа гэж би та бүгдийг зоригжуулмаар. Юу гэвэл бурхан амлалтаа биелүүлдэг эзэн юм а. Бурхан бидэнд хэлсэн үгээ биелүүлдэг итгэмжтэй бурхан юм а. Манай Монголын ард түмэн ярьдаг тийм ээ. Ир хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж. Хэлсэн бол хийх ёстой гэж манай ард түмэн ярьдаг. Эмээлт морь харайсан бол одоо харайсандаа байдгаа гэж. Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно гэж. Хэлсэн бол чи тэр үгэндээ суух ёстой. Хэлсэн бол тэрнийг хийх ёстой. Амлсан бол тэрнийхээ дагуу байх ёстой гэдгийг манай ард түмэн ярьдаг. Тэгвэл бурхан бол даялангуй бүр тийм байна гэдгийг бид нар эзний үгнээс өнөөдөр уншиж мэднэ. Хүн бол амлчаад амлснаа зөрчдөг. Хүн сайхан юм ярьчаад чихэн дээр цэцэг ургуулчаад хүн алга болдог. Тийм үү? Хүн бизнес дээр янз янзын юм яриад би чамд хэдийг өгнө, эдийг өгнө, харин чи ингэрэ тэгэрэ гэж ярьчихад яг юмаа тулаад хийхээр хүмүүс алга болдог. Тийм учраас энэ хорвогийн амьдралыг харах юм бол хүний хэлсэн үгэнд итгэж найдахын арга байхгүй. Мэд санагдах тийм өдрүүд ч гэсэн бидний амьдралд өнөөдөр олон байна. Гэхдээ би өнөөдөр нэг сайхан мэдээ дуулгая. Юу вэ? Эзэн амлснаа биелүүлдэг юм аа. Хүн амлснаа зөрчиж болдог. Хүн хэлсэн үгэндээ сууж чаддгүй байдаг. Харин бурхан бол хэлсэн амлалтанда итгэмжтэй байдаг. Тийм учраас өөрийнхөө итгэл найдрыг хүнд биш харин эзэнт тавиарай. Өөрийнхөө итгэл найдрыг ямарваа нэгэн хүний хэлсэн зүйл биш харин бурханы амласан амлалтанд тавиарай. Тийм учраас бид эзэнд итгэж найдах учиртай юм. Учир нь тэр амлсан амлалтаа биелүүлдэг эзэн учраас. Тэр Мосегээр дамжуулан Израилийн ард түмэнд сүү бал урсан газар нутгийг өгнө гэж амласан. Тэр газар нутгаа бурхан өгсөн учраас. Тэгээд Израилийн ард түмэнд би амар тайвныг өгнө гэж бурхан амласан учраас тэр амар тайвныг Израилийн хаанчлалын үед Давид хааны үед тэр амлалтаа биелүүлж өгсөн учраас. Бас тэр Давидэд амлахдаа чи биш харин чиний хүү надад тэр ариун өргөөг барих болно гэсэн тэр амлалтын дагуу Соломон өнөөдөр тэр ариун өргөөг барьсан учраас Соломон энэ бүх амьдралаасаа юуг харсан бэ? Тэр эцэг өвгдийнхээ итгэлийн амьдралаас өнөөдөр өөрийнхөө эцэг Давидын итгэлийн амьдралаас бас өнөөдөр өөрийнхөө итгэж байгаа итгэлийн амьдралаас тэр юу сурсан байг бол бурхан амласан амлалтаа биелүүлдэг юм байна гэдгийг тэр сурсан байна. Ахын дүүсээ би та бүхэнд хэлье. Эзэн бурханы амлалт таны амьдралд биелэх болно. Есүс Христээр дамжуулаад түүний бүх амлалт таны өмнө заа байдаг юмаа гэж хэлсэн байна. Тэр Есүс Христээр дамжуулан бидэнд амласан бүх Библиэд амласан амлалтуудаа таны амьдралд биелүүлэх болно. Та энэ бүх амлалтанд итгээрэй гэж би таныг өнөөдөр уриалмаар байна. Есүс Христийн нэрээр таныг уучлана гэж Библи хэлсэн бол уучлана гэж итгэх хэрэгтэй. Амен. Залбирлыг чинь хариу өгнө гэж хэлсэн бол би залбирлынхаа хариуг авна гэж итгэх хэрэгтэй. Эзэн Есүс Христэд итгэснээрээ Бурхны хүүхэд болсон гэж Библиэд хэлсэн бол би Бурхны хүүхэд болсон гэж итгэх хэрэгтэй. Эзэн Есүс Христэд итгээд мөнхийн усад орно гэж итгэж байгаа бол энэ итгэлээр дамжуулан аварнаа л гэж эзэн хэлсэн бол аварнаа л гэж итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл эзэн амлалтаа биелүүлдэг эзэн юм аа.
Эзэн идгэнэ гэж амласан бол эзэн идгээдгээ гэж итгэх хэрэгтэй. Эзэн өршөөдгөө гэж түүний үгэнд хэлсэн бол тийм ээ өршөөгднө л гэж итгэх хэрэгтэй. Тэр бол амлалтаа биелүүлдэг эзэн. Тэр бол үгэндээ суудаг бурхан. Тэр үгээ сахин биелүүлдэг бурхан. Тэр хэлсэн үгээ биелүүлдэг эзэн юм аа. Бид хулигддаг бурханд итгээгүй. Бид найраад алга болдог хүнд бид нар итгээгүй. Бид сайхан чихэн дээр ургуулчаад алга болчихдог эзэнд бид нар итгээгүй. Харин бид амлсан зүйлээ биелүүлдэг эзэнд итгэдэг юм аа. Амен. Тийм учраас ямар ч үед эзний итгэл найдвартай байдал, үргэлж итгэл найдвартай байж орон зоригтой байгаасаа гэж би та бүгдийг зоригжуулж байна. Эзний амлалтанд итгэж найдаж явсан Израилийн ард түмэн зовх өдрүүд тэдний амьдралд байсан уу гэвэл байсан. Гэхдээ зовх өдрүүдэд тэднийг юу урамшуулж исэн бэ гэвэл бурхан амласан штэ гэдэг тэр үг тэднийг зоригжуулж исэн байхгүй юу? Бурхан хэлсэн штэ гэдэг тэр үг тэднийг зоригжуулж исэн байхгүй юу? Израилийн ард түмэн сүү бал урссан тэр тансар сайхан нутгийг өгнө гэж амласан. Нэг хэсэг нь энэ амлалтанд итгэсэн, харин нэг хэсэг нь энэ амлалтанд итгээгүй. Итгээгүй хүмүүс нь яасан гэхээр яана амьдрал хэцүү байна. Зовлонтой байна, бид нар чадахгүй нэ, амжихгүй нэ, барахгүй нэ, авахгүй нэ, дийлэхгүй нэ. Тэр газар нутагт дэндүү хүчрэг ард түмэн сууж байна. Бид нар тэр газар нутгийг авч чадахгүй юм байна, дийлж чадахгүй юм байна. Бурхан амлчаад байхад эсэргээрээ ингэж ярьж ирсэн хүмүүс байсан. Харин тэр бүх хүмүүсийн донд үгүй эзэн амлсан чинь амлснаа биелүүлнэ штэ. Эзний амлалтанд итгэе. Амлалтанд нь итгээд явъя. Тэгэх юм бол авъя штэ гэж тэд нар итгэж ирсэн. Амлалтанд нь итгээгүй хүмүүс авч чадаагүй. Харин амлалтанд нь итгэсэн хүмүүс тэр газар нутгийг авч чадсан байна. Эзний үгэнд итгээд явж чадж байгаа, эзний амлалтын дагуу итгээд явж чадж байгаа хүмүүс бол авч чаддаг юм аа. Тэр бурхан ямар бодтойгоор агуу ажиллаа бидний амьдралд хийдэг юм бэ гэдгийг харж чаддаг юм аа. Харин эзний үгэнд эргэлзэж түүний үгэнд дагуу хийж чадахгүй, түүний үгэнд итгэж чадахгүй байгаа бол бид үүний дагуу харж чадахгүй. Биднэрт амьдрал санаа зовнох асуудлууд олон ирдэг. Өвдчүүл яана, мөнгөгүй болчвол яана. Юм ажил маань бүтэхгүй бол яана, ингүүл яана, тэгвэл яана. Олон эргэлзээтэй, олон айцтай, хүйцтэй санаа зовсон бодлоо бидний амьдралд ирдэг. Дайн болвол яана, эдийн засаг хэцүүдүүл яана. Манай улс орон эзлэгдүүл яана. Миний бизнес хөгжихгүй бол яана. Эсвэл би өвчин тусчихвол яана. Хань ижил маань өнгөрчихвөл яана. Үр хүүхд маань ирээдүйд зовбол яана. Гэх мэт олон яана гэсэн бодлууд бидний амьдралд байдаг. Би өнөөдөр танд хэлье. Эзэнд найд. Эзэнд найдаж байгаа хүн амар тайван байж чаддаг юм аа. Эзэнд найдаж байгаа хүн ирээдүйг итгэл найдварын нүдээр харж чаддаг юм аа. Эзэнд найдаж байгаа хүн урам зоригтой байж чаддаг юм аа. Эзэнд найдаж байгаа хүн баяр хөөртэй байж чаддаг юм аа. Эзэнд найдаж байгаа энэ итгэл найдвар маань өөрөө биднийг тайвшруулдаг, биднийг урамшуулдаг, бас биднийг инээлгдэг. Бидний итгэлтэй биднийг урамтай, зоригтой байлгаж чаддаг. Амлснаа биелүүлдэг эзэнд итгээрэй гэж би та бүгдийг зоригжуулмаар байна. Амен. Би сая Европт явж байхдаа эзэн үнэхээр надад амлсан амлалтаа биелүүлжээ гэдгийг харсан. Биелүүлээд дууссан биш, биелүүлсээр байна. Ирээдүйд ч энэ амлалтаа эзэн биелүүлсээр байх болно гэж би итгэж байгаа. Одоогоос 20 хэдэн жилийн өмнө би чимээгүй цаг хийгээ суучсан. Би тэр үе цуглаандаа яваад, эзнээс залбираад, магтан дуулаад, өглөөний залбиралд яваад, сураад, эзэн дотор миний сэтгэл зүрх шатаад, эзэнд үйлчлэе гэсэн гал халуун хүсэл эрмэлзлээр миний зүрх сэтгэл дүүрээд тэр өдрүүдэд эзэн надад үгээ хэлсэн. Ямар үгээ хэлсэн бэ гэхээр төгөлдрөө би чамайг дуудаж байна. Чи миний төлөө үйлчил. Би чамаар дамжуулан үгээ номлуулах болно. Би чамайг олон газар илгээх болно. Олон газруудад чи миний үгийг тунхлах болно. Чамаар дамжуулж ярих миний үгээр дамжуулан миний чуулган босгон байгуулах болно. Би чамайг дуудаж байна, би чамайг илгээх болно. Чи миний үгийн үйлчлэлийг хий гэж эзэн надад хэлж ирсэн. Тэгээ энэ миний амьдралд ирж байгаа дуудлага юм байна гэж би итгэж хүлээж авсан. Яг л олон удаагийн чимээгүй цагаар бурхан намайг онцгой дуудаж байна гэдгийг би мэдэрсэн баг. Би энийг цуглаан дээр ирээд залбирч явахдаач, гэртээ Библийг уншаад залбираа сууж явахдаач би энэ дуудлагыг эзнээс авч ирсэн. Тэгээ тэр үед би дөнгөж 19-20 настай байсан. Би сургууль соёлчгүй, мэрэгжил боловсролчгүй, орон байрч байхгүй, мөнгө төрөгч байхгүй, юу ч байхгүйсэн. Тэгээд би ингэж амьдрнаа, ингэж хийнэ гэж би шийдсэн ба. Тэр үед гэр бүлийнхэн маань аав ээжийн маань хувьд миний энэ амьдрал ямар ч боломжгүй амьдрал байсан. Чи сургууль сураагүй, мөнгө төрөггүй, юу чгүй юм байж яаж амьдрах гэж байгаа юм бэ? Яаж явах гэж байгаа юм бэ гэж тэд нар надаас асууж ирсэн. Бурхан намайг ивэнэ л гэж хэлсэн. Ямар сони юм бэ? Бурхан чи ингээд одоо яах вэ? Одоо ингээд дээрээс ингээд одоо хоол чи өгөөд ах уу? Яах вэ гэл ингэж л асуудаг байсан. Тэр үед би чимээгүй л болчдөг байсан. Яг л эзэн хийнэ л гэж би хэлдэг байсан. Эзэн намайг дуудсан. Онцгой дуудлага өгсөн. Би энэ дуудлагын дагуу явнаа. Эзэн намайг ханганаа. Ааваа ээжээ.
Би ингэж итгэлээр би явхалнаа гэж хэлж байсан. Яг тэр амлалтаа эзэн биелүүлсэн. Эзэн надад юу гэж амласан гэвэл мөнгө, төгрөг, санхүү, ар амьдралдаа битгий санаа зов. Би чиний төлөө байх болно. Яг би чамайг дуудсан, би чамайг өөрийнхөө алдрын төлөө хэрэгжилж байгаа юм чинь би чиний арыг өөрөө даана гэж эзэн надад амласан. Яг энэ амлалтыг эзэн биелүүлж байгаа юм байна гэдгийг би сая Европт явж байхдаа харсан. Яг эзэн намайг илгээж байгаа юм байна. Эзэн надаар дамжуулан өөрийн чуулгануудад үгээ хэлж байгаа юм байна. Тэр номлогдсон, хилэгдсэн тэр үгүүдээр дамжуулан хүмүүс өнөөдөр босгон байгуулагдж байгаа юм байна. Чуулганууд эвлэлтэнд нэгдэж байгаа юм байна. Чуулганууд хүчрхэгжиж байгаа юм байна гэдэг. Надад ямар ч мөнгө байхгүй шүү дээ. Үнэн дээр энэ бүгдийг хийх ямар ч мөнгө надад байхгүй мөртлөө өнөөдрийн хүртэл эзэн намайг тэжээсээр ирсэн. Намайг хоолтой байлгасан. Өмсөх хувцастай байлгасан. Гэр оронтой байлгасан. Өнөөдрийн хүртэл эзэн надад явах мөнгөний маань өгсөн. Үүд хаалгуудыг өгсөн. Түүнд үүсэх бүх боломжуудыг өгсөн. Эзэн өөрөө миний артал байж эзэн яг энэ бүх амлалтуудаа биелүүлж байгаа юм байна гэж би харсан. Эзэн үнэхээр агуу шүү. Тэр амласнаа биелүүлдэг эзэн шүү. Би анх эзнээс дуудлага аваад би пастор болно. Би сайн мэдээ тунхлагч болно. Би номлогч болно гэж итгээд тэгээд би дотроо залбираа явдаг гэсэн. Би цуглааныхаа хүнд ч би энэ тухай ярьдаггүй байсан. Яагаад гэвэл би өөртөө дэндүү итгэлгүй хүүхэд байсан байхгүй. Багтаа маш ичимхий бүрэг дорой. Өөртөө их итгэлгүй. Өөрийгөө их доогуур үнэлдэг тийм хүүхэд байсан. Тийм учраас би хэн нэгэнд өөрийнхөө тухай би ингэн гэж ярихаас их ичдэг байсан. Яг л ингэж ярьчих бол бардамнаад байгаа юм шиг санагтаад байдаг байсан. Би хэн болчоод өөрийгөө ингэж ярьж байгаа юм бэ гэж тийм бодол намайг зовоогоод байдаг байсан. Тийм учраас би хэн нэгэнд би ингэн би тэгин бурхан намайг дуудсан. Би эзэнд өөрийнхөө амьдралыг зориулна, ингэж амьдрна, ингэж явна гэж яаж би ерөөсөж чаддгүй байсан. Чимээгүй залбираад явдаг байсан. Чимээгүй залбираад дотроо мөрөөдөл эзэн хэлсэн юм чинь эзэн өөрөө надад боломжийг өгнө л гэж итгээд би явдаг байсан. Нэг өдөр гайхамшиг болсон. Пастор маань надтай ирж уулзаад төгөлдрөө чи Библийн сургаалд ороод сайн мэдээний төлөө амьдраарай. Сайн мэдээ тунхлаж амьдраарай гэж надад хэлсэн. Тэгээд би гайхсан. Би хинт чинь тухайгаа яриаггүй. Би пастортайгаа чинь тухайгаа яриаггүй хахад пастор яаж мэдвэ гэж. Тэгээд эзэн үнэхээр дуудсан дуудлага баталж яана гэж би итгэсэн маа. Тэгээд би шийдвэр гаргаад би Библийн сургаалд орж сурсан. Тэгээд би чуулгандаа үйлчилж эхэлсэн. Эзэн намайг ивээс надад мэдээж дотоод төлмөг өдрүүд олон байсан. Өсөд цангах өдрүүд олон байсан. Ирээдүйд яана хүн болгоны амьдрал сайхан болоод байдаг. Хүмүүс амьдралынхаа төлөө зүтгэлээдэг, болоод байдаг. Би гэдэг хүн ямар ч бизнес хийдэггүй, ямар ч өөрийнхөө амьдралын төлөө явж байгаа юм байхгүй. Нэг сайн мэдээ ярьслгүй суугаад байдаг. Тэгээ би одоо яаж болох ч байгаа юм болоо гэж. Ингэж бодогдох өдрүүч надад байсан. Байгаагүй ш. Зөндөө олон удаа байсан. Болж үтэл сайхан яваад амжилтанд хүрээл ингээл өстө юмтай болоод явж байгаа хүмүүсийг хараад заримдаа атарх сэтгэл гэсэн төрх өдрүүд надад бас байсан. Тэгтэл би өөртөө юу сануулж ирсэн мөгөл эзэн амласнаа биелүүлдэг. Би хийх ёстой юмаа л хийх ёстой. Би явах ёстой замаараа л явах ёстой. Тэр л миний үүрэг. Тэгсэн цагт эзэн намайг хангаж өгнө. Эзэн намайг ивэж өгнө гэж би итгэсэн. Тэгээд тэрний дагуу явахыг хичээсэн. Би өөрийгөө аюулгүй сайн явсан гэж би хэлж чадахгүй. Өнөөдрийн хүртэл явахыг хичээсэн. Өнөөдрийн хүртэл эзнээс зуураад алдаатай оноотой байсан ч гэсэн эзэн намайг та өршөөгөөч гэж залбираад тэгээд би эзнээс зуураад би танд үйлчлэмээр байна. Би танад замаар явмаар байна. Би тантай хамт энэ амьдралаа дуусгамаар байна. Эцсийн мөчийг хүртэл би тантай хамт явмаар байна гэж өнөөдөр хүртэл залбирсан. Энэ сэтгэлийг маань бурхан сонссон болов. Энэ сэтгэлийг маань бурхан харсан болов. Тэгээд намайг өрөвдсөн болов гэж би боддог. Эзэн амласнаа биелүүлдэг шүү ханд үсэ. Австрийн Вен хотод нааш өнгөрсөн бүтэн сая өдөр Австрийн Вен хотод би Монгол чуулган дээр номлосон. Тэгээ би тэн дээр дуулал номын 127 дугаар бүлгээс номлосон байна. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагч дэмий хөдөлмөрлөн. Эзэн хотыг хамгаалахаас нааш манаач нар дэмий сэрүүн байдаг ажээ гэдэг тэр ишлээс би номлосон байхгүй. Тэгээ эзэн гэрийг барьж байгуулдаг юм аа. Бидний хийх ёстой зүйл бол бид эзнийг даах ёстой юм аа. Тэгж байгаа цагт гарын чинь үлсийг эзэн өрөөдөг юм аа гэж би номлосон байна. Тэр номлолын дараа цуглаан дуусны дараа нэг охин ирээ надтай уулзсан. Юу гэж хэлсэн бэхээр яг жилийн өмнө пастраа монголчуудын конференц дээр гадаадын нэг пастор ирээд миний төлөө иш үзүүлсэн байна. Тэгээ тэр үед би юунд санаа зовж ирсэн бэхээр би дөнгөж хүнтэй суучсан байсан. Би яаж энэ амьдралыг босгондоо гэж би бодож ирсэн. Би амьдралын төлөө маш их санаа зовж ирсэн. Харин тэр иш үзүүлэгч миний төлөө гар тавиад залбирахдаа битгий санаа зов би чиний гэр бүлийг чиний гэр орныг би байгуулж өгнө гэж бурхан надад амлаж ирсэн. Зөвхөн итгэлтэй бай. Намайг даг гэж
Эзэн надад хэлжсэн. Яг тэр үгийг таны өнөөдрийн номлол яг надад хэлчихлээ. Яг жилийн дараа дахиад надад хэллээ гэж тэр охин надад хэлжсэн. Тэгээ би түүнд хэлсэн. Бурхан чамд амлаж байна. Чиний гэр бүлийг босгож өгнө гэж Бурхан чамд амлаж байна. Тийм учраас итгэлтэй бай, зоригтой бай. Эзэн чамд дахин орон зөргийг өгч байгаа шүү гэж би түүнд хэлжсэн. Иймэрхүү амлалтыг та авч ирсэн үү? Тэгэхээр Библиэд амлагдсан бүх амлалт Есүс Христийн дотор бидэнд заа байдаг. Тийм учраас Авраамийн тэр амлалт өнөөдөр минийх болчиход байгаа байхгүй юу? Гэхдээ би Авраам биш үү? Тэр амлалт чи Авраамд л амлагдсан амлалт. Надад ямар хамаатай гэж. Үгүй. Есүст итгэснээр тэр Авраамийн амлалт миний амлалт болж хувирсан байхгүй. Тийм болохоор Бурхны Библиэлд амлагдсан бүх амлалт Христийн дотор бидэнд заа байдаг юмаа гэж хэлсэн ба. Ингээр Бурхан эдгэн гэж амласан амлалт, биднийг хангана гэж амласан амлалт, биднийг өрөөнө гэж амласан амлалт, биднийг ивэн гэж амласан амлалт тэр болгон өнөөдөр та Есүсийн дотор байгаа юм бол Есүс Христэд итгэсэн тэр итгэл дээр л та байгаа юм бол тэр итгэлээр чинь дамжуулаад Бурханы энэ бүх амлалт таних болсон байхгүй. Тэгэхээр та энэ болгон минийх гэж итгэх хэрэгтэй. Мөн онцгойл та эзний үгийг уншаад, залбираад, эзний өмнө та сууж яхад Бурхан яг таны амьдрал зориулсан амлалтыг бас өгдөг. Та ийм амлалт авч үзсэн үү? Эсвэл Бурхан амлалтгал ингэсэн тэгээд гоё юм оо тэгэл гэлийн. Нэг юм амлалтаас юм хол хөндийн амьдралаар та амьдраад байгаа юм биш үү? Та яг эзний нүрийг ирж хайгаад, эзний өмнө залбираад, эзэнтэй цагийг өнгөрөөгөөд, эзний хүслийн дагуу амьдрах гад хичээж яхад аяндаа эзэн таны амьдрал ярих болно. Аяндаа эзэн танаас юу хүсэж байгаагаа хэлэх болно, илэрхийлэх болно. Аяндаа тэр таны амьдралд Бурхан юу хийх гэж байгаагаа мэдүүлж эхлэх болно. Тэгээд итгэлийн дагуу явж идэл тэр нь биелж эхлэх болно. Тэр үед та яг Соломон шиг эзэн амстай биелүүлдэг юм байна гэдгийг өөрийн туршлагаараа та ярьж чаддаг болно. Заримдаа бид нар эзэн амснаа биелүүлдэг гэж Библийн хэсгүүдийг уншигод амин амснаа биелүүлдэг юм байна гэж ойлгодог. Гэхдээ бид итгэлээр амьдрах үед яг энэ нь миний амьдралд биелж эхэлдэг. Яг энийг л би өөрийн амьдралаараа Бурхныг амсаж үзэх гэж яриад байгаа шүү дээ. Яг энийг би өөрийнхөө одоо Бурхан хичнээн агуу вэ гэдгийг би өөрийнхөө үйлдэлээр өөрийнхөө итгэлийн амьдралаараа амсаж мэдрэх гэж хэлж байгаа. Тийм болохоор ахын дүүсээ би та бүгдийг эзэнд итгэл найдвартай байгаарай. Тэр амлсан амлалтаа биелүүлдэг эзэн юм шүү. Амен. Дагцгүй та зөвхөн түүнийг л даг гэж. Би сая наашаа ирэхдээ Стамбулаар дайрсан. Стамбул хотод би 3 хонс. Тэнд байгаа монгол чуулганыхантай 3 орой залуучуудад үерхлийн семинар хийж байгаа гэсэн. 3 халуун оройг өнгөрөөсөн тийм чи. Халуун сэдвээр ярьсан. Залуучуудыг ангаад л ярьж байгаа гэсэн. Тэгээд Стамбулын чуулган намайг маш ихээр ивээсэн. Намайг хүлээж авсан. Тэдэртээ эзний ивэлийг хуваалцсан. Тэгээд ирсэн маа. Тэгээ Стамбул хотын чуулганы пастор нь Зангилмаа гэдэг пастор ихч байгаа. Тэгээ Зангилмаа ихч бас өөрийнхөө амьдралын гэрчлэлийг надад бас ярьж байсан. Түүнийг Стамбул руу монгол чуулган байгуулахаар илгээгдэх үед түүн зөвлөжсэн нэгэн солонгос пастор настай пастор ингэж зөвлөсөн гинэ. За Зангилмаа. Чи хүний нутагт очино. Үйлчлэл хийнэ. Би чам нэг л юм хэлье. Өнөөдөр эзэнд үйлчилж байгаа хүмүүс юунаас болж унж байгааг чи мэдхүү. Тэр хийх ёстой юмаа хийдгүүгээсээ л болж байгаа юм. Яг л өөр олон юмруу тэд нар ингээд санаа оноо ингэж явсаар гал тэд нар уналтанд ордог. Би чам нэг л юм хэлье. Бурхны хийхснийг л хийгээрэй гэж хэлсэн ба. Өөр юмруу битгий сэтгэл зүрхээ хувиргаараа гэж хэлсэн ба. Тэгээ Зангилмаач надад хэлсэн гинэ. 7 жилийн турш би энд үйлчлэхдээ яг энэ үгийг л би өнөөдөр хүртэл санаж ирсэн. Яагаад тэр хүний хэлсэн үг хичнээн үнэн болохыг би энэ дээр 7 жилийн турш чуулган байгуулад сайн мэдээ таргаад монголчуудын төлөө үйлчилж байхдаа энэ хичнээн үнэн үг вэ гэдгийг одоо би мэдчихэв. Яасан гэсэн чинь энд ирээд үнэхээр санаа бодлын мань ингээ хувиргах, уруу татах, иймч боломж, тиймч боломж, янз янзын боломж зөндөө надад олдож байна. Тэгвэл би тэр болгоноор яваагүй. Хэрвээ би тэр болгоноор явсан бол өнөөдрийн зэрэгтээ энэ чуулган босож ирч чадахгүй байсан. Харин өнөөдрийн хүртэл би яг хийх ёстой юм аа л хий. Яг эзний дуудсан дуудлагын дагуу л явъя. Тэгж байгаа цагт эзэн намайг ивэнэ л гэж. Манай хүүхдүүд ээжээ нэг ингээд тэгэж гэл янз янзын юм гадаадд байгаа хүн юм болохоор олон боломжууд байгаа учраас монголчууд ч гэсэн ирээд санал тавьдаг. Ингээд тэгэж ийм хийгээч иймч боломж байна, тиймч боломж байна, ингэч боломж байна, тэгч боломж янз янзын юмнуудыг ярьдаг. Тэгтээ би хэлдэг их чинь хийх юм аа л хий. Ээж нь хийх юм аа л хий. Өөр тийм юмнуудад би санаа бодлоо зориулж би тэгж өөр төр илүү ачаа авч би өөрийгөө зооморг байна. Би эзний өмнө хийх ёстой юм а хийгээд явъя л гэж би хэлдэг. Тэгээд би яг энэ зүйлээрээ л хийсэн. Би урдаа байгаа юмдаа л итгэмжтэй байсан.
эзэн намайг үнэхээр ивээсэн гэж надад гэрчилж ярьж байгаа юм би сонссон. Үйлчлэлийг харуул тэр хүний амьдралыг харах юм бол үнэхээр эзэн зориулагдчих. Ерөөсө 100% эзэн зориулагдчих. Маш ихээр эзнэр ивээгдсэн юм хүн байна. Тэр өөрийнх нь амьдралдаа баримталдаг нэг гоё зарчим нь юу гэдэг вэ гэхээр эзэн намайг маш их ивээдэг учраас би бусдыг маш их ивээдэг. Хэрвээ бусдыг ивээхэ зогсох юм бол эзэн намайг ивээхэ зогсон. Тийм болохоор ерөөсөө би эзнээс шинэ ивэл авахыг л хүсэж байгаа бол би бусдыг л ивээгээл авах хэрэгтэй. Бусдад би өгчл авах хэрэгтэй. Бусдад өгчл авах тусам бурхан шинээр надад өгч идэг. Хэрвээ би бусдад өгөхөө, бусдыг ивээхэ зогсоох юм бол тэгээд надад ирж байгаа эзний цутгалт бас зогсно. Тийм учраас урсгал бас нэг газар бөөгнөрөл авах юм бол яах вэ? Тэндэл ингээл ногоорол ялзраал ингээл байна. Тийм болохоор бүгдийг юм. Үнэхээр итгэлээр амьдарч чинь тэр хүн. Үнэхээр бусдын төлөө явж чинь тэр хүн. Тэр үнээр би 3 өдрийн туршид ивээгдэж байгаад ирсэн. Тийм учраас би тэр чуулганд бас үйлчлэх ёстой. Би тэр чуулганыг барьж байгуулахад эзний үгээр би үйлчлэх ёстой гэдэг. Би бас 3 оройны туршид би өөрийгөө зориулаад улаанхтлаа өөрийгөө зориулаад үйлчлээд ирсэн баг. Үнэхээр эзнэр ивээгдсэн. Эзэн амлснаа биелүүлдэг эзэн юм аа. Амен. Халелуя. Эзэн амлснаа биелүүлдэг эзэн учраас та бүхэн эзэнд өөрсдөө 100% зориулаарай. Тийм учраас Соломон Израилийн ард түмнийг босож ирээд гараа өргөөд, тэнгэр өөд гараа өргөөд, өвдөг сүвдөө залбирсан чигээр гараа өргөсөн чигээр босож ирээд Израилийн ард түмнийг өрөөхтөө тэр бол амлснаа биелүүлсэн эзэн юм шүү гэдгийг эхлээд тэр хэлсэн байна. Тэр яагаад энийг хэлсэн бэ гэвэл тэр итгэмжтэй эзэнд бид нар өнөөдөр үйлчилж байгаа. Агуу эзэнд бид нар өнөөдөр үйлчилж байгаа гэдгийг тэр ард түмнийг мэдээсээ санаасаа гэж тэр ойлгуулахыг хүссэн байхаа гэж би бодчих. Яагаад гэвэл энэ 8 дугаар бүлгийн эхний хэсэг дээр Соломон бас яг тэр амлснаа биелүүлдэг талаар дурдсан байна. Бид нар түрүү 8 дугаар бүлгийн 54-өөс 61 дугаар ишлэл хүртэл уншсан шүү дээ. Харин нэг хуудас эргээд уртлын нүүрэнд нь харах юм бол тэр бас л мөн амлснаа биелүүлдэг эзэнний талаар дурдж өгүүлснийг бид нар тодорхой харж байна. Яг энэ 8 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл дээр Соломон ярьж байна. Тэрээр өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн. Израилийн бурхан эзэн магтагдах болтугай тэрээр айлдах та гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр тэр миний эцэг Давидад өөрийнхөө амаар айлдснаа өөрөө биелүүлж өгсөн гэж Соломон өнөөдөр энэ дэр өчиж хэлж байна. 20 дугаар ишлэлийг харах юм бол яг энэ 8 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлийг харуул. Эзэн хэлсэн үгээ баталлаа. Ийхүү би эзний амлсны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож Израилийн сэнтийг заларч Израилийн бурхан эзний нэр алдарч зориулж өргөө барив гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бүх ажлыг хийснийхаа дараа Соломон юуг ойлгосон? Тэр миний эцэг Давидад амлсан амлалтаа нэрээ биелүүлж байгаа юм байна гэдгийг тэр харсан байна. Тэр өөрийнхөө хийж байгаа, өөрийнхөө хийж дуусгасан тэр эзэн зориулсан ариун өргөөг хараад, өөрийн барьж дуусгасан тэр өргөөг хараад бурхан энэ амлалтыг миний аавд өгчээсэн штэ. Тэр амлснаа одоо надаар дамжуулан биелүүлж байгаа юм байна гэдгийг харсан байна. Та өөрийнхөө амьдралаас бурханы амлсан амлалт биелж байгааг хардаг итгэлийн хүн болоосаа гэж би хүсэж байна. Соломон яг тэр үед тэр чуулганыг тэр сүмийг ингээ барьж босгосныхаа дараа бурхан амлснаа биелүүлдэг эзэн юм аа гэдгийг яг өөрийн амьдралаар амсаж мэдэрсэн ба. Та ч гэсэн өөрийнхөө амьдралаар эзэн амлснаа биелүүлдэг эзэн гэдгийг амсаж мэдрээрэй. Ингээхийн тулд юу хэрэгтэй вэ? Үгийн дагуу амьдр. Өөр арга байхгүй. Үгийн дагуу амьдр. Үгийн дагуу амьдарч байгаа цагт эзэн амлснаа биелүүлдэг гэдгийг та аяндаа харах болно. Энэ үед Соломон яг итгэлээрээ сурж байгаа байхгүй одоо. Яг итгэлээрээ өөрийн итгэлийн амьдралаар бурхан хинбэ гэдгийг яг практик амьдралаараа таньж мэдчихэж байгаа байхгүй. Онлын хувьд мэдсэн зүйлээ Соломон энд яриаггүй. Онлын хувьд мэдээд тэр амлснаа биелүүлдэг эзэн гэж онлын хувьд тэр ингэж яриаггүй. Харин тэр өөрийн амьдралаас эзэн амлснаа биелүүлдэг эзэн гэдгийг мэдээд одоо хэлж байгаа. Яг ийм үедээ л хүн өсдөг байхгүй. Яг ийм үед тэр хүний амьдралаас үр жимс гардаг ба. Тэгэхээр онлын хувьд бид эзнийг мэддэг байж болно. Харин та практик амьдралынхаа хувьд эзнийг хэр мэдэх вэ? Эзэн үнэхээр хангадаг гэдгийг та хэр мэдсэн бэ? Эзэн үнэхээр босгодог гэдгийг та хэр мэдсэн бэ? Эзэн бас амлснаа биелүүлдэг гэдгийг та хэр мэдсэн бэ? Яаж бид энийг мэдэх вэ? Бид түүний үгийн дагуу амьдрахаас өөр арга зам байхгүй. Учир нь Соломон тэр амлснаа биелүүлдэг эзэн гэдгийг хэлээд цааш нь үргэлжлүүлэн Израилийн ард түмнийг өрөөхтөө бид түүний үгийн дагуу амьдрах учиртай гэдгийг ард түмэн сануулсан байна. Ялангуяа 58 дахь ишлэгийг харъя одоо. Ингэснээр өөрийн бүх замаараа алхуулан
эцэг өвгдөд минь тушаасан өөрийн тогтоол зарлиг тушаалуудыг сахин мөрдүүлэхийн тулд бидний зүрхийг тэр өөртөө хандуулах болтугай гэж хэлсэн ба. Түүний үгийн дагуу амьдруулахын тулд бидний зүрхийг тэр өөртөө хандуулах болтугай гэж хэлсэн. Мөн 61 дэх эшлэлдэр ингэж хэлсэн. Тиймээс өнөөдрийн шиг эзэн бурхныхаа тушаалуудыг сахин түүний тогтоолууд дотор явахын тулд та нарын зүрх түүнд бүрэн зориулах толтгой гэж хэлв гэж хэлсэн байна. Тэгэхээр түүний тогтоолуудын дагуу явуулахын тулд түүний тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд та нарын зүрх түүнд бүрэн зориулагдах болтугай гэж Соломон хаан үргэлжлүүлэн хэлсэн байна. Бид эзний үг тушаалын дагуу амьдрах нь чухал. Тэр үед эзэн амласнаа биелүүлдэг эзэн гэдгийг бид нар харж чадна. Эзэн ямар агуу бурхан бэ гэдгийг бид нар мэдэж чадна. Эзний үгийн дагуу бүгдээрээ амьдрцгаая. Эзэн амласнаа биелүүлдэг эзэнд бүгдээрээ өөрсдөө бүрэн зориулцгаая гэж би та бүгдийг зориулахыг хүсэж би та бүгдийг уриалахыг хүсэж байна. Соломон хаан ард түмнийг ийм байгаасаа гэж өрөөж байгаа байхгүй. Түүний тогтоолууд дотор явахын тулд та нарын зүрх түүнд бүрэн зориулагдах болтугай гэж өрөөж байгаа. Тийм ээ? Тэгээд тэр бас мөн 58 дахь эшлэлдэр ингэснээр өөрийн бүх замаараа алхуулан эцэг өвгдөд минь тушаасан өөрийн тогтоол зарлиг тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд бидний зүрхийг тэр өөртөө хандуулах болтугай гэж хэлсэн байна. Би бас өнөөдөр та бүгдийн төлөө ингэж залбирдаг. Бетан сун чуулганы итгэгч бүр яг эзний хүслийн дагуу амьдрий гэсэн ийм хүсэлтэй хүмүүс болоосаа гэж. Миний хувьд би тэгж залбирдаг. Яг эзний надаас хүсэж байгаа хүслийн дагуу би амьдрьяа гэж. Тэгж мөрөөддөг, тэгж боддог, тэгж залбирдаг. Тэрийг өөрийнхөө амьдралын яг нэг номерын одоо үнэт зүйлээ болгосон хүмүүс болоосаа гэж. Миний хувьд би тэгж залбирдаг. Соломон ч гэсэн ард түмний тийм л байгаасаа гэж хүсэжсэн байна л да. Өнөөдөр энд сууж байгаа хүний бүрийг би эзний үгийн дагуу амьдрахын төлөө өөрийгөө зориулдаг хүмүүс байгаасаа гэж би хүсэн өрөөё. Та яг тэгж хүсдэг хүн болоосаа гэж би хүсэн өрөөё. Чуулганд ийм итгэгч нар олон байна л да. Юу вэ гэхээр бүтэн сайдар нэг цуглаанд ирж байгаа. Тийм ээ? Яг өдөр бүр эзэнд өөрийгөө зориулж амьдрахыг хараахан сураагүй. Яг эзний хүслийн дагуу өдөр бүр амьдрах ёстой гэж хараахан мэдэхгүй байгаа. Одоохондоо ингээд нэг цуглаанд ирээд нэг ивэл аваад явъя гэсэн нэг тийм төвшөнд байгаа. Итгэгч нар ингээд олон байдаг. Харин цуглааны хүн болгон би зөвхөн бүтэн сайдар цуглаанд очиж мөргөл өргөхөөс гадна би өдөр тутмын өөрийнхөө амьдралдаа эзний үгээр амьдрах ёстой юм байна. Энийг би хүсэх ёстой юм байна. Энэ миний амьдралын нэг номерын зорилго болох ёстой юм байна. Би бизнес хийжсэн ч, би төрийн албанд ажиллаж исэн ч, тийм ээ, би боловсролын байгууллагад ажиллаж исэн ч, би эсвэл эрүүл мэндийн салбарт ажиллаж исэн ч, би юу ч хийж исэн бай. Миний нэг номерын зорилго би эзний үгийн дагуу амьдрах. Энэ миний нэг номерын зорилго болох ёстой байна гэдэг энэ хүслийг Бетан сун чуулганы хүн болгон аваасаа гэж би хүсэж байна. Тийм ээ? Зүгээр ингээд нэг ивэл авахын тулд ирж байгаа биш. Зүгээр өөрийн амьдралаар амьдраад сайн нэг бурхнаа санаад ирж байгаа биш. Харин эзний үгийн дагуу өдөр болгон амьдрахын төлөө тийм зүр сэтгэлтэй болгох болтугай гэж би залбирх болно та нарын төлөө. Би өнөөдөр бас Соломоны ерөөлөөр би та бүгдийг бас ерөөж байна, тийм ээ? Эзэн амласнаа биелүүлдэг эзэн шүү. Тиймээс түүний үгийн дагуу амьдрах сэтгэл зүрх чинь бүрэн зориулагдасаа гэж би та бүгдийг Есүсийн нэрээр ерөөхийг хүсэж байна. Яг энэ ерөөлийн дагуу би та бүгдийг амьдраасаа гэж хүсэж байна. Ингүүл эзэн бид бүгдийн амьдралыг цаашид удирдах. Ингүүл энэ дага хүн болгоноор дамжуулан Бурхан энэ дэлхийд өөрийгөө ямар эзэн бэ гэдгийг та нарын амьдралаар дамжуулан харуулах болно. Есүсийн нэрээр. Амен. Залбирцгаая. Эхэдэн минь таныхаа үн залбирэн гуйж байна. Эзэн минь Бетан сун чуулганы итгэгч нэг бүр үнэхээр бодит амьдралаараа таныг амсаж мэдэрсэн итгэгч нар болоосаа гэж хүсэн залбирч байна.
таны үг хичнээн үнэн болох. Та амлсан амлалтаа биелүүлдэг гэдгийг тэд өөрсдийн итгэлийн амьдралаас суралцаасаа хэмээн хүсэн залбирч байна. Их эзэн минь Соломон хаан ард түмний ерөөсөн шиг эзэн минь таны чуулган, таны хүмүүс, аврагч эзэн Есүс Христээр таних болсон энэ ард түмэн таны үгийг сахиж амьдрах хүсэл эрмэлзлээр дүүрэн бах болтгой хэмээн би өрөөж Есүсийн нэрээр залбирлаа. Амен.